мөнгөтэй хэрэг. Америкийн Коннектикут мужийн Хартфорд хотын нэгэн дээд зэрэглэлийн клубт нэгэн ажилтан хачирхалтайгаар амиа алджээ. Алуурчин хэн байв? Цагдаа нар мухардалд орсон үед гарамгай Ли мөрдөгч өчүүхэн сэжүүрээс хэргийн үннийг хэрхэн олж тогтоохыг харцгаая. Энэ бол алдарт Ли мөрдөгчийн илрүүлсэн хэрэг. 8. Клубт болсон аллага. Өнгөрсөн зууны 90-ад оны үед Америкийн Коннектикут мужийн Хартфорд хотод нэгэн дээд зэрэглэлийн клуб байв. Энэ клубт мөнгөтэй хүн бүр орж чаддаггүй. Гишүүнчлэлийн системтэй бөгөөд зөвхөн орон нутгийн улс төр бизнесийн нөлөө бүхий эрхмүүд л ирдэг байлаа. Нэгэн өглөөний 8 цаг 45 минутанд Эма хэмээх үйлчлэгч бүсгүй клубт ажилдаа иржээ. Тэрээр 3 давхрын галтгоонд туслах ажил хийдэг байсан бөгөөд өдөр бүр бусдаас арай эрт ирж өдрийн хүлээн авалтын хоолны орцыг урьдчилан бэлддэг байв. Эммагийн зуршил ёсоор Эмма өдөр бүр ажилдаа ирээд хамгийн түрүүнд өөртөө нэг аяга кофе найруулдаг байв. Нэгэн энгийн мэт өглөө Эммагийн хамтран ажиллагч галтгоонд орж ирээд Эммагийн найруулсан кофе халуунаараа уугаагүй. Төрөвч нь гамбанз дээр ил тавигдсан. Өдрийн хоолны орцч бэлтгэгдээгүй. Эмма өөрөө ч галтгоонд байхгүй байгааг анзаарчээ. Тэр маш их гайхсан бөгөөд учир нь Эмма өдөр бүр өглөө эрт ирж өдрийн хүлээн авалтын хоолны орцыг тодорхой хэмжээгээр бэлтгэдэг байсан төдийгүй. Нэг жилийн өмнө төрөвч хулгайд алдсанаас хойш мөнгөө маш сайн хадгалж өдөр бүр ажилдаа ирэхдээ төрөвчөө шүүгэндээ цоочилдог. Хизээч хаанч хамаагүй ил орхихгүй байсан нэгэн аж. 2 цаг өнгөрсөн ч Эммагийн бараа сураг гарсангүй. Хамтран ажиллагч нь төрөвчийг нээж үзэхэд дотор нь мөнгө, жолооны үнэмлэх зэрэг нь байхыг хараад Эммад гарцаагүй ямар нэгэн муу зүйл тохиолдож дээ гэж бодон тэр даруй цагдаад дуудлага өгчээ. 30 настай Эмма нь 2 настай охинтой бөгөөд саяхан Америкт Унгар улсаас цагаачилж ирсэн хүн байлаа. Энгийн хүн хитгэн цаг алга болоход цагдаа нар төдийлөн ач холбогдол өгдөггүй ч энэ клубийн онцгой нөхцөл байдал ирдэг хүмүүс нь дандаа улс төр бизнесийн нөлөө бүхий эрхмүүд байдгаас шалтгаалan хэрв энд хүн алга болж бүр хүний амнаас эрсдсэн байвал маш ноцтой асуудал үүсэх байв. Дуудлага хүлээн авсан цагдаа нар нэн даруй хүчээ дайчлан эхлээд Эммагийн гэр бүлийнхэнтэй холбогдтол тэд Эммаг ажилдаа явснаас хойш огт холбоо бариагүй гэдгийг хэлжээ. Үүний дараа цагдаа нар клубт ирж тодруулахад хамтран ажиллагчид нь Эммаг маш шударга дүрм журм чанд баримталдаг. Ганц ч үг хэлэхгүйгээр ингээд яваад өгөх хүн биш гэж батлан хэлжээ. Ингээд 2 цагдаа клубт бүхэлд нь нэгжлэг хийлээ. Энэ клуб нь 2 барилгаас бүрддэг бөгөөд хөнгүү жижиг өрөөнүүд харанхуй болон тохой ихтэй тул цагдаа нар үнэрч нохой авчран хайлт хийхээр шийдэв. Гэвч 2 барилгыг нэгд нэггүй нэгжээд ямар ч сэжүү олсонгүй. Энэ үед оройн хүлээн авалт болж байсан ганц танхим болох цэнхэр танхим л үлдсэн байв. Эндээс Эммагийн алга болсон сэжүүр олдох болов. Хүлээн авалт дуусмагц цагдаа нар тэр даруй цэнхэр танхим руу оров. Энэ үед Эмма алга болоод аль хэдийн 12 цаг өнгөрсөн байлаа. Үнэрч нохой цагдаа нарыг дагуулan цэнхэр танхимыг нэвтрэн өнгөрч эд хогшил хадгалдаг дээврийн хонгил руу гарав. Нохой цааш явсангүй. Газар шинжлэн эргэлцсээр эцэст нь нэгэн агаар жуулагчийн хоолойн доор ирж зогсжээ. Цагдаа доош бүхийж хартал нэгэн эмэгтэй хүний цогцс байв. Хохирогчийн хүзүүн дээр болгосон ором бие дээр нь зодуулсан шарх байлаа. Хамтран ажиллагчид нь түүнийг таньснаар энэ бүсгүй нь гарцаагүй Эмма болж таарав. Цагдаа нар 90 жилийн түүхтэй энэхүү дээд зэрэглэлийн клубыг тэр даруй битүүмжлэв. Гэвч цагдаа нар нотлох баримт хайх явцад баг зэрэг мухардалд оржээ. Учир нь дээврийн хонгил маш замраагүй байсан бөгөөд чухам аль нь хэрэгт холбогдолтой нотлох баримт болохыг тэд огт ялгаж салгаж чадахгүй байлаа. Энэ газар нь орон нутгийн нөлөө бүхий эрхмүүд байн гүйцэлүүлдэг газар байсан тул цагдаа нар шившиг болохыг хүссэнгүй. Шууд хэргийн газрын сэргээн босголтын хаан гэгддэг Ли мөрдөгчийг урьж хэрэгт тусалцаа үзүүлэхийг хүсжээ. Ли мөрдөгч шүн дунд дуудлага хүлээн авмагцаа хэргийн газарт яаравчлан ирж цагдаа нарыг даган дээврийн хонгил гарахад паар руу өсөрсөн маш их цусны толб байхыг олж харав. Цусны нягт хэлбэрээс нь шинжилж үзвэл артерийн судаснаас ориглон гарсан байх магадлалтай бөгөөд энэ нь Эмма амьд ахуйдаа маш хүчтэй цохилтонд өртөж артерийн судаснаас цус олгоодан гарч энэхүү паар руу өсөрсөн болохыг харуулж байв. Үүний дараа Ли мөрдөгч дээврийн хонгилын гол хэсгээс утасны өөдстэй 2 ширхэг хар товч олсон нь алуурчин хүч хэрэглэн Эммагийн хувцсыг урж тайсныг илтгэж байлаа.
Мөн түүний дотоож дээрч хүч хэрэглэн доош хүчтэй татсан улмөр байсан бөгөөд хутгаар зүссэн мэт харагдаж байв. Хувцснууд дээр нь цусны толб байсангүй. Ли мөрдөгч алуурчин эхлээд Эммагийн хувцсыг урж тайсныхаа дараа түүнийг хөнөөсөн гэж дүгнжээ. Үүний дараа Ли мөрдөгч хевсэн дээрээс зажилсан бох болон нэг ширхэг шүдний чигчлүр гэсэн хоёр маш чухал нотлох баримт оллоо. Хэрв эдгээр нь алуурчных мөн бол тэндээс ДНК гаргаж авснаар алуурчны хэн болохыг тогтоох бүрэн боломжтой байв. Улмаар Ли мөрдөгч бохны хажууд бас нэгэн цусны толб байгааг анзаарчээ. Газар дээрх цусны толбыг даган хөөж үзвэл чирэгдсэн улмөр модон шал хүртэл үргэлжилж цаашлаад модон шалнаас цахилгааны хайрцаг эцэст нь шугам хоолой хүртэл тасралтгүй үргэлжилсэн байв. Энэхүү чирэгдсэн цусны мөр нь Эмма хүнд шархтаж цус нь тасралтгүй урсаж байх үед алуурчин түүнийг шал цахилгааны хайрцаг дээгүүрч хэрсээр эцэст нь агаар жуулагчийн хоолойнд орж ихэж нуусныг илтгэж байлаа. Ли мөрдөгчийн толгойд хамгийн түрүүнд нэгэн бодол орж ирсэн нь энэ клуб гишүүнчлэлтэй тул гадны хүн орох боломжгүй юм. Тэгэхээр алуурчин энд хооллохоор ирсэн. Бизнесийн салбарын нөлөө бүхий эрхэм биш л бол дотоод ажилтан байх ёстой. Эмма агаар жуулагчийн хоолойнд орж ихэгдсэн байсан нь алуурчны гар түүний арьсанд гарцаагүй хүрсэн гэдгийг илтгэх бөгөөд арьсанд хүрсэн л бол хурууны хээ үлдэх нь гарцаагүй юм. Хэрв Эммагийн биеэс хурууны хээ олж чадвал хэрэгт чухал ахиц гарах боломжтой байв. Гэвч хүний биеэс хурууны хээ олно гэдэг маш хэцүү байдаг. Учир нь цогцос ялзарч муудах бөгөөд хугацаа алдах тусам бүтэн хурууны хээ олох магадлал багасдаг. Ли мөрдөгч цаг хугацаатай уралдан хорон мөч бүрийг ашиглах ёстой байв. Тэрээр хоолны танхимд ширээ ашиглан маш хурдан төр зургийн шинжилгээний бус байгуулж хит ягаан туяаны гэрлэр цогц дээрх өчүүхэн жижиг сэжүүрүүдийг хайж эхэллээ. Үүний дараа цогцсыг гялгар утаар хожиж дотор нь тусгай төрлийн утаа үлээлгэн арьсан дээрх хурууны хээг тодруулав. Утаагаар бүхэл цогцсыг бүрхснээр гараар хурч хурууны хээг гэмтээхээс сэргийлж чаджээ. Төд удалгүй хагас хурууны хээ тодрон гарч ирэв. Дотор талд нь соронзон нунтаг хөнхөн түрхэхэд хурууны хээ цавуутай цаасан дээр наалдаж хурууны хээг улам илүү тод болголоо. Энэ нь эрхий хурууны хээ байсан бөгөөд тухайн хүний эрхий хуруу маш том байсан тул өндөр нуруутай том биетэй эрхтэй хүн байх магадaltaй байв. Үүний дараа Ли мөрдөгч дээврийн хонглын шатыг шалгаж эхлэв. Учир нь энэхүү дээврийн хонгил нь агуулах байсан бөгөөд тийшээ хүмүүс бараг гардаггүй байжээ. Ли мөрдөгч нэгэн төрлийн тусгай цахилгаан төхөөрөмж ашиглан саяхан үлдсэн байж болцсохгүй гутлын мөрийг илрүүлж магадгүй хэмээн үзэж үнэхэрч бүтэн бус хоёр ширхэг гутлын мөрийг илрүүлв. Ингээд Ли мөрдөгч цуглуулсан хурууны хээ болон гутлын мөрөө эрүүгийн шинжилгээний төв рүү авч явв. Ли мөрдөгч өөрөө ч энэ хэрэг гардаг клубын гишүүн байсан тул клубт хооллохоор ирдэг нөлөө бүхий хүмүүс хоолны танхимаас бусад өнцөг болонгуудыг тэр бүр сайн мэдэхгүй гэж дүгнжээ. Клубын нарийн төвөгтэй зохион байгуулалтыг ингэж сайн мэддэг хүн бол гарцаагүй клубын дотоод ажилтан байх ёстой. Үүний дараа цагдаа нар клубын бүх ажилтнуудыг шалгаж Эммаг амиа алдахаас өмнө хэн гурван давхрын галтгоонд ирж байсныг тодруулав. Цагдаа нар хоёр сэжигтнийг тогтоосон бөгөөд нэг нь тогооч буюу тэр өдөр Эммаг хамгийн сүүлд харсан хүн. Нөгөөх нь Эммад муу зүйл тохиолдох үед гурван давхрын галтгоонд сандал зөөхөр ирсэн боловч Эммаг огт хараагүй гэж мэдүүлсэн засварчин байлаа. Тэр хоёрын мэдүүлгээс үзэхэд тогооч илүү сэжигтэй санагдаж байв. Улмаар Ли мөрдөгч Эммагийн зүсэгдсэн дотоожийг шалгаж үзэхэд зүсэгдсэн ирмэг нь тэгш биш байв. Ли мөрдөгч галтгооны бүх хутгийг авчруулан нэгэн шин дотоож дээр туршилт хийж үзтэл арзгар эртээ нэгэн хутганы үлдээсэн зүсэлд Эммагийн дотоож дээрхтээ яг ижил байгааг илрүүлжээ. Алуурчин яг энэ хутгийг ашиглан Эммагийн дотоожийг зүссэн байв. Тэгвэл алуурчин тогооч байж болох уу? Үүний дараа цагдаа нар тогооч болон засварчны гутлын мөр хурууны хээг цуглуулж харьцуулж үзсэн боловч энэ нь хэргийг мухардалд оруулав. Цогцсноос гаргаж авсан хурууны хээ бүтэн биш байсан тул харьцуулах боломжгүй байлаа. Харин гаргаж авсан гутлын мөрийг шинжлэхэд Эмма болон цагдаа нарын холхон тогтоогдож алуурчны гутлын мөр байсангүй. Алуурчин чухам хэн бэ? Хэрэг дахин нэг удаа хүндрэлтэд тулгарлаа. Гэхдээ энэ нь ядаж нэг зүйлийг баталж байв. Эмма дээврийн хонгил руу гарахдаа амьд байсан бөгөөд дээврийн хонгил нь анхны хэргийн газар байлаа. Энэ үед бох болон шүдний чигчлүүр дээрх шинжилгээний хариу хараахан гараагүй байсан тул
Ли мөрдөгч дахин шин нотлох баримт хайхаас өөр аргагүй болов. Энэ үед цагдаа нар хоёр с ิจ гтэнг худлаа яригч илрүүлэгч төхөөрөмжөөр шалгахаар шийджээ. Энэ нь цагдаа нарт хэргийг шийдвэрлэхэд тус болох болов. Тэд шалгалтыг амжилттай давж чадах болов. Үр дүнгээс харахад цагдаа нарын сэжиглэж байсан тоогооч шалгалтыг амжилттай давсан бол нөгөө засварчингаас иммад халтаж цогцыг нь нуусан эсхийг асуухад түүнийг үннийг хэлээгүй болохыг төхөөрөмж заажээ. Үүний дараа цагдаа нар мөрдөн байцаалтын чиглэлээ засварчин руу хандуулав. Гэвч худлаа яригч илрүүлэгчийн үр дүнг шүүхэд нотлох баримт болгон ашиглах боломжгүй. Зөвхөн цагдаагийн байгууллагын туслах мэдээлэл болдог байна. Учир нь энэхүү үр дүн 100% наривчлалтай байх баталгаагүй тул заавал өөр шууд нотлох баримтуудыг олох шаардлагатай байв. Цагдаа нар даруй засварчны гэрт нэгжлэг хийсэн ч юу ч олсонгүй. Гэвч яг энэ үед хэрэгт эргэлт гарч клубын нэгэн ажилтан чухал сэжвэр өгчээ. Тэрээр газар доорх агуулгыг цэвэрлэж байхдаа цус болсон өмд олсон байна. Ли мөрдөгч тэр даруй цусны толгонд шинжилгээ хийв. Шинжилгээгээр өмдөн дээрх цус яг Эммагийнх мөн байсан бөгөөд энэ нь дунд зэргийн хурдтайгаар үсэрсэн цусны толб байлаа. Энэ нь Эммаг амиа алдах үед уг өмдийг өмссөн хүн яг хажууд нь зогсож байсныг илтгэх бөгөөд хэрэв өмд засварчных болохыг нотолж чадвал түүний гал тохоонд сандал зөөх үедээ Эммаг хараагүй гэдгийг худлуулж алуурчин өөрөө болох байв. Гэхдээ өмд засварчных гэдгийг хэрхэн батлах вэ? Үүний дараа Ли мөрдөгч өмднөөс хамгийн чухал нотлох баримтыг илрүүлв. Энэхүү цус болсон өмдний цахилгаанд нэг ширхэг ус хавчуулагдсан байсан бөгөөд ус нь уутанцартай байдаг тул ДНК хийх боломжтой байв. Ли мөрдөгч үүнийг шууд лаборатори руу илгээх үед бохиолон шүдний чигчлүүр дээрх шинжилгээний хариунууд ч бас зэрэгцсэн гарч ирлээ. Дээврийн хонглоос олдсон шүдний чигчлүүр болон бохи дээрх шүлс нь өмдний цахилгаанд хавчуулагдсан усны ДНК-тай нэг хүн буюу засварчин Хулиогийнх болгон тогтоогджээ. Цагдаа нар тэр даруй түүнийг шалгаж эхлэхэд тэрээр Персийн булангийн дайнд оролцож байсан. Чөлөөндөө гарсан цэрэг болохыг олж мэджээ. Энэ үед цагдаагийн газарт нэгэн дуудлага ирлээ. Дуудлага өгсөн тэр нэгэн эмэгтэй утсаар хэлэхдээ авга ах нь ээжийг нь гэртээ байхад нь хөнөөсөн бөгөөд алуурчин нь мөнөөх засварчин Хулио байсан гэж мэдэгдэв. Хоёр хүн амны хэрэг гарсан тул цагдаа нар нэн даруй түүнийг муж даяар эрен сурвалжилж эцэст нь нэгэн уушин газраас Хулиог баривчилжээ. Бүх нотлох баримтын өмнө алуурчин хэргийг хүлээж тэрээр Эммаг хөнөөсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Тэр өдөр Хулио галт хооноос сандал авахар явж байхад Эмма ажилдаа ирж байгаатай яг таарч толгойд нэгэн муу бодол орж иржээ. Тэрээр Эммагаас тусламж гуйж байгаа дүр эсхэн түүнийг цэнхэр танхимын дээврийн хонголд хуурч аваачаад хүчээр бэлгийн харилцаанд орсон байна. Эмма амт тэмцэн эсэргүүцэж чангаа хашгирахад Хулио сандран газраас модон саваа авч Эммаг өгтөл нь маш хүчтэй боловжээ. Хулио хийсэн хэрэгээ нуун далдлахын тулд цогцсыг нь эхлээд агааржуулагчийн хоолойнд орж хэрж нуугаад дараа нь яахаа шийдэе гэж бодсон байна. Гэвч хэдхэн цагийн дараа хүн цагдаад дуудлага өгнө гэж тэр огт санссангүй. Мөн нөгөө нэг хүн амны хэрэг бол хамаатныхаа эгчийг яагаад хөнөөсөн бэ гэвэл мөн л гинтийн уур хилэнгээс үүдэлтэй төдийгүй Ли мөрдөгчийг удахгүй нотлох баримт олно гэдгийг мэдж байсан тул амьдрал нь ингээд дуусаж байна гэж бодон үргэлжлүүлэн гэмт хэрэг хийхээр шийдсэн нь энэ байв. Хулиогийн хэргийг холбогдох байгууллагаас албан ёсоор ялсан боловч шүүх хурал дээр тэрээр өөрийгөө үе ой санамжаа алдах өвчтөй шатгаан нь Персийн булангийн дайнд оролцож байсантай холбоотой гэж мэдүүлжээ. Учир нь фронтоос буцаж ирсэн олон ахмад дайчид дайны нөлөөнд автаж янз бүрийн төвшний сэтгэл зүйн болон сэтгцийн асуудалтай болдог. Дайн байлдааны үед хаасайгүй цогц цус байх нь хэвийн үзэгдэл тул энэ нь тэдний сэтгэл зүйд асар ихээр нөлөөлдөг байна. Эцэст нь шүүхээс энэхүү байдлыг нь харгалзан үзэж Хулиод бүх насаар нь 20 ял оноож магадлангаар суллагдах эрхийг нь хасжээ. Because forensic science was able to find out and link him to this case. It's a terrible tragedy. Victim cannot speak for themselves, but science, the forensic scientists, that's our responsibility to find out those scientific facts and speak for the victim.